Сайн байцгаана уу? Би өнөөдөр бидний хэлсэн яснаар Өндгөн театр буюу Хятадын хамгийн том, хамгийн гол театрт ирсэн байна. Өнөө орой энд Оросын албаны улсын их театрын балетын гала тоглолт болох ч байгаа. Энэ тоглолтыг сонирхуулангаа та бүхэн бас Өндгөн театрыг дотроос нь сонирхуулъя гэж бодлоо. Ингээд хамтдаа дотгошоо орцгоё. Урсж байгааг та бүхэн харж байгаа. Өндгөн театр бол өөрөө хиймэл нуурны дунд нь байгуулагдсан учраас ингээд тойроод ус урсдаг. Хагас зөөвөн хэлбэртэй театрын барилга нуурын усанд яг л өндөг шиг хэлбэртэй болж харагддаг тул Өндгөн театр хэмээн нэрлэгдсэн байна. Гаруй метр квадрат талбайтай энэхүү театрын дотроо жүжигийн танхим, дуурийн танхим, концертын танхим гэх 3 том танхимтай. Эдгээр 3 танхимдаа нэг дор 5500 үзэгч багтаах хүчин чадалтай. Энэхүү театрыг 2007 онд Бээжингийн Олимпийн яг өмнөхөн ашиглалтанд оруулсан хамгийн гол архитектороор нь Франц хүн ажилласан байлээ. Надад хамгийн таалагддаг зүйл гэвэл энэ том модон тааз. Оросууд яг балет, сонгодог урлагийн чиглэлээр бас дэлхийдээ тэргүүлдэг. Тэр чигтаараа тоглолт маш гоё боллоо. Та бүхэн мөн Бээжин хотод хүрэлцэн ирвэл Өндгөн театрт заавал орж үзээрэй. Яагаад гэвэл орчин үеийн маш шинэлэг дизайн, өнгө хийцтэй ийм гоё театр байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.